ерөөс он гарлаа бол нэмдэг юм компаниуд байгаад байгаа байхгүй. Он гарлаад бол нэмэх ёстой юм шиг нэмдэг. За нэмэгдсэн гэл. Талхаа ер нь баг худалдаж авч чадахгүй шүү дээ. Ер нь бол хэцүү л ах шиг энэ да мэдгүй цагаан сарыг яаж хийнэ л гэсэн хүмүүс орж ирдэж хөгжчүүл. Нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарыг бид үний өсөлт иргэдийн амьдрал сэдвээр бэлтгэн хүргэж байна. Тэгэхээр нийгмийн нэвтрүүлгийн албаны 4 сэтгүүлч 4 өнцгөөс тухайн асуудлыг хөндөж үзэж та бүхэндээ сурвалжлага бэлтгэн хүргэдэг. Сэтгүүлч миний хувьд 2021 онд олон нийтийн цаг нэвтрүүлгээр үний өсөлт иргэдийн амьдралд хэрхэн дарамт учруулж байсан талаар сурвалжлагыг бэлтгэн хүргэж байсан. Тухайн үед би Сонгон хайрхан дүүргийн Баян хөшөөний эцэст байрлах нэгэн хүнсний дэлгүүрд очиж сурвалжлага бэлтгэж байсан. Одоо эргээд 5 жилийн дараа яг тэр дэлгүүр дээр очиж одоо үний өсөлт хэрхэн өссөн талаарх мэдээ сурвалжлага иргэн бэлтгэн хүргэх гэж байна. Одоо яг л энэ дэлгүүр шиг санагдаад байна да. Иргэдийн худалдан авах чадвар ямар байна? Ер нь бол үнийн өсөлт бол амар өндөр болсон байлээ. Хүн болго ер нь айгүй хэцүү байна л гэдэг. Тэтгэврийн мөнгө хөрөхгүй байна л гэн ер нь салин хөрөхгүй байна л. Энд чинь одоо өдөр тутмын хэрэглээнийхаа тий таалах сүү мах гэд хэр авч байна? Ер нь бага болсон шүү. Ер нь урд урдаасаа ер нь л нэлээд багассан. Бидний одоо яг одоогоос 5 жилийн өмнө нэвтрүүлэг бэлтгэж байхад атар таалах одоо 1100 төгрөгөөс огцон 1500 төгрөгөөр өсөж ирсэн байхгүй. Гэтэл өнөөдөр бас л өссөн байна. Ямар үнэтэй өссөн? Одоо 2500-аар ирээд бид нар 2600-аар зарж байна. Одоо атрын бол Мишель нь бол 3500 байгаа. Ер нь бол нэлээд өндөр болсон. Ер нь хүмүүс гурил аваад гамбир хийж гэн, борцог хийж гэн гэд ер нь борцог бүрсгийг бол бүтэн илэр навахад хэцүү болсон л гэж. Махыг бол нэг өдрийн бондор жижигхэн бондор мах л авна ш. Хүмүүс мөнгөндөө тааруулаад нэг 5000 6000 тааруулж авна. Сая махны үн нь одоо нэг он гаргаад махны үн бас дахиад нэмэгдсэн байна. Ногооны үн ямар? Ногоо нодлонгууд бол төмс бол нэлээд өндөр өстэй. Одоо ирж байгаа үн их л 2500-аар ирж төмс. Урд нь 1250, 1200, 1000-аар л ирдэг байсан. Энэ жил бол бүр улам илүү үнд орно л гэдэг. Мэдгүй нөө одоо яаж амьдрах юм бэ гэсэн. Би хүрл одоо бараг ямныхаа үнийг юм өндөр үнэтэй алж зарч чадахгүй санаа зовоод байгаа ш хүмүүсээс. Танд одоо нөө өрийн дэвтэр гэж дэвтэр байдгүй юу? Оо байна уу надад бол. Ингээл энэ зэндүг ингээл сараашаал тавьсан дэвтрүүд бол зөндөө агуу надаа. 2 3 дэвтэр авах хэрэгтэй надаа. Ихэвчлэн иргэд юу зээлж авж байна? Хоол хүнсний юм л манайх зээл өгдөг. Бүр нодлонгоос эхлээд зээл авсан хүмүүс өгөөг хүмүүс ч байна. Одоо 600 мянга. Зарим бүр 2 сая ч хүрсэн байх ш. Оо тэгэл хэцүү байна. Одоо тэгээ хүүхдийн мөнгө буухаар өгье гэж хүмүүс ерөнхийдөө авдаг. Хүүхдийн мөнгөөр л ихэвчлэн амьдраад тах шиг энэ да. Ядтаа нэг сүү мө цагаан эдийн мэдэн одоо л бас жоохон хямдхан байхгүй бол арай л үнэтэй. Тэгээ ингээ банк танаагаар үйлчлүүлдэг хүмүүс ирээд л одоо ингээд өрийн дэвтэр дээр бичүүлээ зээл өгөөч гуйгаал хэрэг өгөх нэг хэцүү өгөхгүй байх нэг хэцүү. Харин тэгэхээр тэгэл одоо нэг хүүхд жоох хүүхдийн бодоол өргөдөөл өгнө. Хөгшин хүмүүсэд чинь бас тэгэл хөөрхий бас хэцүү шттэ. Бас өгөхгүй байх нь. Хөрхийн нэг аяг сүүтэй заавмаар санагдахын гин тэгэл нэг сүү зээл авна. Нэг бол банш авна. Тэгэл жижигхэн махгүй болчлоо. Жохон хоолны мах авъя гэдэр гэл орж ирж. 2 ширхэг төмөс авна нэг сонгон авъя гэл хүмүүс чинь тэгэж орж ирдэг болсон ш сүүлийн үед бол. Таны хувьд ч гэсэн одоо ингээд жижигхэн дэлгүүр ажиллаулаад ингэж байгаа үед гэсэн бас эргэлт байхгүй бас хэцүү л байдаг. Хэцүү шүү дээ. Бид нар ч одоо зээлийн орнд л амьдарч байна. Одоо би ч одоо тэгэл дандаа л зээл. Тэгэл нөгөө сард нөгөө одоо компаниудаас ингээл зээлээр бараа авна. Тэр зээлээ төлж чадахгүй байгаа юм чи сардаа багтахгүй. Тэгэл дахиад нэг газар зээл аваад тэрийг өгөөл дахиад ингээл үргэлжлүүлээд. За баярлалаа. За баярлалаа. Сайн байна уу? Үний өсөлт гэдэг зүйл бол бас иргэдийн амьдралд маш их юм дарамттай байна тийм ээ. Тэгэхээр одоо ялангуяа нэг хүнсний дэлгүүр ажиллаж байгаа хүмүүс бол энэ талаар бол сайн мэдж байгаа бах. Иргэдийн ер нь худалдаа авалт хэр байна? Худалдаа авалчвал яг ер нь урд жилээсээ бол ер нь айгүй бага л байна. Хилээр нь авах нэг цөөх штт. Ер нь одоо тэгээд 500 грамаар цавлсан байгаа. Тэрийг л авна. Тэгэл одоо бууз чинь тэгэл дан грамлж тэгж авна. Одоо өдөр өрөх тусмал ер нь доошлол байна гэсэн үг. Одоо 1.9 тавлаа. Одоо цалингаараа нэг сарда болгочоол байдаг гэсэн бол одоо тэгэл цалингаараа болгож чадахгүй. Иргэдийн худалдаа авах чадвар юм. Худалдаа авах чадвар ер нь муутсан. Айгүй муу энэ чинь 4-5 жилийн өмнө
гайгүй байсан, бас гайгүй байсан. Коронавигоос хойш бол ерөөс үнийн өсөлт нь ихсээд худалдаа авах чадвар нь ер нь муутсан. Орлого бол 50% багасчихж байгаа. Би бол гайхаад байгаа байхгүй юу? Яагаад ингэж нэмэгдээд байгааг би өөрөө шалтгааныг мэдэхгүй байгаа. Тэгээ асуухаар болохоор одоо валютын өсөлт гэх юм импортын бараанууд нь тэгээд дотоодын бараанууд чинь тэгэл өссөн л гэх юм шүү дээ. Иргэдийн бухимдал их байна тийм. Бухимдал их шүү дээ. Яагаад нэмэгдсэн ингээл хамгийн ойр бид нар л дайр шүү дээ. Цаанаасаа ингээд юу ялаа нэмсэн байна л гэл. Өрийн дэвтэр гэдэг нэг зүйл бий болсон. Танад бол бас байгаа л байх. Бага. Би энэ жилиг 2 дэлгүүрийг 2 жилийн хугацаанд ажиллуулахад 2 дэвтэр дуусч байгаа. За тэгээ энэ одоо 2 дахь дэвтэр нэ гэсэн үг байхгүй юу? Урдных нь 60 утастайс энэ одоо 48 утастай дэвтэр. Ер нь буцаан төлөлт ямар байна? Ер нь иргэдийн одоо юу гэдэг нь сая бас 61 дэлгүүрөөр ороход 2 сая төгрөгийн хүртэл хэмжээний хүртэл өр тавьсан хүмүүс ч байгаа гэдэг үү? Тийш үү? Бага. Байлгүй яах вэ? Заримд нь үгэн, заримд нь үгүйг нь бас байнгын бид нар ч өгөөд ахаар чи өөрсдөө эргэлдэх мөнгө яах вэ? Үүний өсөлтийн сэдвээр бэлтгэн хүргэж байгаа сурвалжлагаа бид сонгон хайрхан дүүргийн Баян өшөө нийцэд байрлах хүнсний дэлгүүрүүдээс үзэж та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Одоо дараагийн сурвалжлагыг сэтгүүлч Батолбоо хүргэх болно. За асуудлын мөрөөр нэвтрүүлэг хүчит шонхор захаас та бүхэндээ үргэлжлэн хүрч байна. За энд махны нилээд одоо бөөний болон захын жижиглэнгийн худалдаа одоо зэрэг явагддаг ийм хамгийн том зах. За энд махны үн ханш яг ямар хуу байна? Иргэдийн одоо худалдан авах чадвараас гадна иргэдийн тэр махны үндэх сэтгэл ханамж хэр байна вэ? Энэ талаар тодруулъя. Ингээ явцгаая. За уучлаарай сайн байна уу? Энэ хаанхын ууц вэ? Хаанхын ууц уу? Ер нь ямар үнэтэй байгаа юм? 420. Тэгээд нөгөө килограмм тугаахаар килограмм нь одоо хэд гэсэн үг вэ? 16 мянга юм уу? Энэ ч нэлээд үнэтэй л шүү дээ ууцнууд. Одоо чинь 90 хүнний ууц хэд гэж? Тэгэл 500, 600, 700 ч хүрсэн байсан. Аль нь 550 мянга? Энэ юм уу? Энэ хэдэн килограмм байгаа бол? 28 өстэй юу, тий? Скватрын ууцнууд юм уу? За. Хэр борлуулалттай байх шиг байна? Хамгийн жижигвтер нь одоо хэдэн төгрөгийн үнэтэй байгаа? 300, 350. Тэгээд бүр хамгийн бүр нэг бүдүү 2 хоньны ууц хэдтэй байна? Тэр одоо 40-аараа илтэй байна гэдэг шүү дээ. 45, 6. Тэр хэдэн мянга вэ? Тэр нэг 7-800. 7-800. Хоньны махны үн ер нь өндөр байгаа юм чи тэгээд л. Тиймэрхүү л аштай байна да. Махны үн өндөр байгаа ер нь юутай холбоотой юм бол энэ жилийн одоо зах зээлтэй хомсдол байна уу? Эсвэл тэгж их бага мах бэлтгэх нь нийлүүл ер нь юутай холбоотой юм? Хувьд бол бага байгаа ерөнхийдөө. Та ер нь ууц сонирхоод явж байгаа юм байна. Энэ жилийн өсөж байгаа шалтгаан юу гэнэ үү? Яагаад өссөн гэнэ үү? За одоо энэ ч одоо ингээ хэрэгсэн угаараал байх юм. Ингээд үгэн буурал явахад одоо энэ ямар үнэтэй гэдгийг одоо асуухаар эдээс зугтаагаад байгаа юм шүү дээ. Тэтгэр хичнээн авч байна. Тэтгэр энэ цагаан сарын одоо яг юу юунд нь зарцуулах? Энэ тэтгэрүүлэрөөс юм алга. Одоо ингээд 700 мөнгө тэтгэр авлаа энэ дээр нар дээр нь хэвхэн баг авч чадахгүй шүү дээ. Тэрээс нэг ууцанд л болчих. Миний уусан л болчиход байна наач. Үнэн биш дээ. Нодныгийнхаас үнэтэй байна уу? Оо үнэтэй. Найг үнэтэй. 650 мянган дээр авч ийн. Тэглэл хар. Одоо энэ ууданд хөрөхгүй. Хамгийн том ууцанд бол хөрөхгүй юм байна. Энэ жил ерөнхийдөө нэг жоохон өсөлттэй байгаагийн гол шалтгаан юунд байна уу? Мал мах ховорцсных л айлгүй. Тэ? Ер нь нийлүүлэлт. Тэ нийлүүлэлт. За одоо ингээд хүчит шонхор захын дотгошоогоо ороод ерөнхийдөө иргэдийн өдөр тутамдаа худалдаж авж байгаа махны үн ханш ямар хуу байна. За ингээд дотгошоо оръё. Яасан хүйтэн байна. За тэрлүү нэг ороод үзье. Тэр төрөлжсөн гэж байна махны. Махны төрөлжсөн бодлоо гинэ. За сайн байцгаана уу? За телевизээс явж байгаа маань нэг товчхон мэдээлэл авах. Аль заал. Сони юм байна хүмүүс чи. Шүрлэс тэ. За энэ бол хамгийн том зах нэг сайн байна уу та? За та нэг товчхон махны үн ханшийн талаар мэдээлэл өгөөч. Нэг махны үн ханшийн талаар товчхон саналаа хэлээд өгөөч.
ярихгүй гэж. Та мах авах гээд л байж байгаа юм уу? Мах авах гэж. Ясгүй мах нь ямар үнэтэй? Ясгүй сул нь хааных нь бол нэг 24 гэл хамгийн янтах нь нэмж байгаа шүү. Хоёрыг нь бол 26 27 гэлээ. Инфляцтай уялдаад гэдэг юм уу яхан өссөн мэдээлэлтэй байна. Тэгэхээр та энэ тал дээр нэг бодлоо хэлээш нодингийнхтай харьцуулаад. Нодлон чинь 17,500 тайсан шүү. Тэглийн жил одоо 22 болсон байна. Тэрний хооронд 3,000 гаруй юутэй. Өсөлт төр нь юутай холбоотой гэж болж байна. Жил болгон Монголын малын тоо өсөд л байх юм. Махных нь өнөө өсгөө дагаад өсөд байх юм чи одоо. Энэ юм байхгүй юу? Энэ жил чинь одоо яг мах ингээд нөгөө хямдардаг үе шүү дээ. Тэр үеэс чаашаад малчтын зах гэж нэгээд энэ дээр 8-9 15 даг махыг тэнд авч 14 зарчиж байгаа. Тэгээ махны үн хөөрөлтөд нэмэгдчихсэн. Хоёрдугаар малчин хүн малаа тэнд зараад авахгүй шүү дээ. Тэгээ дандаа ченжүүд очсон байгаа юм чинь. Тэн дээр чинь 10 11 12 зарчсан махыг аваачаад 14 татчихсан. Үнэхээр бид нар ч одоо үдээд чинь бужигнжидэг юм шүү дээ. Хүмүүс чинь 10 20 30-аар надаг гэсэн шүү дээ. Өөзний мах гэл те. Тэгтэл яаж чинь нэг бүтэн гоо явдаг гэсэн бол байлцсан талгүй. Одоо ингээ өнгөө ийм л шүү дээ. Харин энэ Үгээс явахгүй махч байна. айгуу сэрэг байна ер нь те. Одоо энэ нэгнээ гэхэд ингээд хов хоосон. Мах нь олдох байгаа заа. Мах нь олдох гэдэг ингээ мах. Үнэн нь хөөрөгчлээд монголчуудын худалдаа авах чадвар байхгүй учраас шатаж хараад байгаа байхгүй юу? Тэгээ яг цагаа тулаад ирэхээр нэг л их ченжүүд үн хөөрөгцөн гэж ярьдаг. Үгүй байхгүй юу? Цалингийн төвшин хийдвүлээ тийм ээ. Энийг бол эдийн засгт бүгдөө мэдж байгаа. Бүгдөө ерөөсөө тэгээд залуучууд нь цалин зээлс зээлийн хооронд явж байгаа шүү дээ. Тэгэл мах авахлаар яаж гинэ? Бүгдөө орж ирчил бид нарыг үн нэмсэн юм шиг л загнадаг. Энийг бол яагаад гэвэл улс төрчид энэ юуныхан болоод ирлээ. Дундын ченжүүдийг болиулнаа тийм ээ. Ченж гэдэг юмыг бойлуулнаа. Улаанбаатарын хэмжээнд 4 болонд нь малчны зах нээнэ энэ гэд яриад байдаг. Эн чинь ерөөсөө нийлүүлэлтээсээ болдог болохоос ченж гэдэг утга ерөөсөө байхгүй шүү дээ. Энд чинь ерөөсөө зах зээлийнхэн юу өгөр л захирагдана. Бидний сэрний зүйл үстэй. Наач нурууны зүйл. За ерөнхийдөө 1-р сарын одоо энэ сүүлчийн 10 хоногийн байдлаар махны ер нь цаанаасаа нийлүүлэлт нэлээд бага байгаа юм байна. Одоо энэ худалдааны танхимд гэхэд ерөнхийдөө нэг нийт лангууных нь 50 орчим хувь нь бараа бүтээгдэхүүн буюу махтай байна. Бусд нь ингээд хоосон лангуунууд ингээд байж байна. За удахгүй одоо сар шинийн өдрүүд өгөхөөр бас нийлүүлэлт нэлээд нэмэгдэх байхаа гэсэн энэхүү одоо төлөвийг одоо худалдаа эрхлэгч нар маань хэлж байна. Ер нь бол зах зээлийнхаа одоо шугамар махны үн ингэж явж байгаа гэж үзэж байна. За энэ дээр одоо бас төр засгийн бодлогын бас зарим нэг асуудал байна гэдгийг бол ингээд худалдаа эрхлэгчдийн зүгээс бас шүүмжлэх ийм өнгө аястай хэлж байгаамаа. За асуудлын мөрөөр нэвтрүүлгийн дараагийн булан буюу үргэлжлэлийг сэтгүүлч Батсанбөр уул та бүхэнд хүргэнэ. Үнийн хөөрөгдөл байна уу? Өгсөн тохиролцох шинжтэй үйлдэл илэрч байна уу гэдгийг хяналт шалгалт тавьж монополийн эсрэг газрынхан зах худалдааны төвүүдээр явж ажилладаг. За яг одоо Барс худалдааны төв дээр хяналт шалгалтаар ажиллаж байна. Тэгэхээр одоо яг хамтдаа орж уулзъя. Яг агентлагийнх нь бас дарга нь энэ удаа хяналт шалгалтаар явж байгаа. Сайн байна уу та? Дэлгүүн дарга. Сайн байна уу? Би энэ үндсэн телевизэн сэтгүүлж байгаа юм. Тантай холбогдсон. Ер нь энэ өдөртөмжтэй хяналт шалгалтыг хичнээн удаа хийх юм бэ? 2025-26 онд бол засгийн газраас бидэнд өргөн хөрлөгийн барааны үнийн өсөлтөнд хяналт тавих чиглэлд өгсөн. За бид нар яг шууд үн хянах гэдгээс илүү үнийн зохиомжтой хөргөдөл байна уу? Зохиомжтой хомсдол бий болгож өгөх талаас нь оролцож ажиллаж байна. За энэ цаг үе мөчид бол одоо махны үн нэлээд анхаарлын голд орсон байна. Мах ногооны үн. За цагаан сарын бэлтгэл ажил гээд бууз баншны үе. Тэгэхээр мах гурилны хэрэгцээ өсдөг энэ цаг үе дээр бол энэ чиглэлийн барааны үн хэлбэлцэж байгаа нь бидний анхаарлыг татж байна. Ер нь зах худалдааны төвүүдээр явхад махны нийлүүлэлт нэлээд саацсан тоглолттой байна. Махны олдцсон муу байна гэдэг ийм мэдээллийг худалдаачд бол өгж байна. За бид нөр бол өдөр тутам зах худалдааны төв төр дотроо хүч чонхор бөөний худалдааны төв дээр бол ажиллаж байгаа. Тэгэхээр өглөөний байдлаар хүч чонхортой очиж газар дээр нь ажиллахад махны нийлүүлэлт нэлээд багассан. Өдөртөө нэг 3-4 машин мах л орж байгаа
ийм дүр зураг үзэгдэж байна. Үүнийгээ дагаад бол зах зээл дээр нь махны хомсдол, за үүнийгээ дагаад үний хөөрөгдөл үүсэх юм нөхцөл байдал бүрдэж байна гэж бид бүхэн харж байна. За холбогдох төрийн байгууллага Яамдаас мэдээлэл авахд бол энэ жилийн махны бэлтгэл бол ер нь нэлээд боломжийн хэмжээнд хийгдсэн гэдэг мэдээлэл бол байна. Энэ хомсдол үүсэж байгаа учир шалтгааныг бол одоо бид бүхэн тогтоох газар дээр нь ажиллаж байна. За эмээлт орчмын мах бэлтгэлийн компаниуд дээр бас манай нэг ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ дээр бол мах нөөцлсөн компаниудын нөөцийн бүрдүүлэлтийг нь үзэж байна. Нөгөөтэйгүр нийслэлээс бүрдүүлсэн нөөцийн махны бэлтгэл ажил болон түүнийгээ зах зээл дээр борлуулж байгаа нөхцөл байдалтай газар дээр нь бас хэн шалгалтыг хийгээд ажиллаж байгаа. Шаардлагатай тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авахар ажиллаж байна. Яг одоо зах худалдааны төвөдөр жишээлбэл явж байхад ямар хэрэг зөрчлүүд ирлээ их хвчлээ илэрдэг юм бэ? За ерөнхийдөө нийтлэг зөрчил бол бараа бүтээгдэхүүнийхээ үнийг тавиагүй. Тухайн худалдаа авагчийн одоо гаднах төрхөөр нь одоо дүгнэж үнэ тэрнээ тааруулж хэлдэг тохиолдлууд бол илэрж байгаа. Энэ дээр бол бид нар зөвлөмж болохгүй бол даргуулын арга хэмжээг аваад ажиллаж байна. Цаашлаад гэвэл зах зээл дээр зохиомжтой хомсдол үүсгэж үнийг хөөргөх юм зөв сонирхол бас тодорхой газрууд байх шиг байна. Тэрийг бол одоо бид нар хуулийнхаа дагуу даргуулын арга хэмжээ аваад ажиллахаар ингэж ажлын хэсэг гараа ажиллаж байна. Ер нь бол одоо ард иргэдийн одоо эрэлт хэрэгцээ нэмэгдэх энэ үед давхар одоо экспортын махны бэлтгэл, нийслэлийн мах бэлтгэл, за цаашлаад одоо аж ахуй нэгжүүд нөөцсөн маха борлуулалтанд гаргахгүй дарах гэсэн ийм нөхцөл байдал үүсэж байгаа дүр зураг харагдаж байна. Тэгэхээр энийг бид нар холбогдох шаардлага зөвлөмжүүдийг бол байгууллагууд нөгөөд ажиллаж байна. За махны олдоц хэр байна вэ? Та бүхэн бол одоо Динжимингаас махаа аваад энэ дээр жижиглэн зарж байгаа гэж ойлгож байгаа. Тэндээс л авч байна. Махны олдоц хэр байна? Бага мó. Ерөнхийдөө бага шүү дээ. За дараагийн шалгалт. За одоо бид нар ингээд хүрлийн дасгаар орно. Одоо хүрлийн бүтээгдэхүүний дасгаар орно. Ерөнхийдөө цагаан сарыг угтаад эрэлт хэрэгцээ нөхцөм нэмэгддэг тодорхой бараа бүтээгдэхүүнийхэн үнийг одоо газар дээр шалгаж явж байгаа. За манайхаар бол 6 ажлын хэсэг гарсан тойроод ажиллаж байна. Бүх зах худалдааны төв болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалддаг сүлжээдлгүүрүүдээр бас ажиллаж байна. Хүрлийн үн дээр бол бид нар бол харьцангуй нөхцөл байдал тайван байна гэж харж байна. За ногооны хувьд бас бага зэргийн хэлбэлцэл харагдсан. Энэ дээр бол гол төлөвлөл төмс сонгон дээр жоохон барааны хэлбэлцэл, үнийн хэлбэлцэл. За ерөнхийдөө энэ жилийн тариалтын ургацын хэмжээг бас бид нар холбогдох яам төрийн байгууллагуудаас мэдээллийг авч байгаа. Учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Мэдээж энэ дээр бол нөгөө эрэлт нийлүүлэлтийн зарчмаараа зах зээл дээр тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт тоглох юм уу саацсан тохиолдолд барааны үн өсөх гол нөлөө үзүүлж байгаа. Сайн байна уу? Сайхан үйлчж гэнэ үү? Ажил нь тавтай юу таны? Монополи эсрэг газар хожно шудрагчлалын эрхлэгчийн төлөө газраас явж байгаа шүү за. Зүгээр энэ хэвийн бовны үн л асуух юм. Энэ гүрэмл нь хэд гэж байгаа гэчээ? 5500 6000 гэж байна. Суур евэн 15-аас 25. За баярлалаа гэчээ. Нүгэр орч. Яг монополи эсрэг газар бол хуулиараа шууд үн хянах байгууллага бол биш. Бид нар яг монополи юм уу давмгай байдалтай аж ахуй нэгжүүд үнийн хэлбэлцэл гарсан тохиолдолд бид нар бол хяналтаа тавих юм хуулиар олгосон чиг үүрэгтэй. Бидний хэлж байгаа гол зорилго бол зохиомжлоор хомсдол үүсгэсэн өгсөн хувилдаад үнийг нэмсэн халсан тохиолдол дээр бид нар бол хуулиар оролцох эрх нээгддэг. Тэгэхээр махны гэдэг юм өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэгчид, мах бэлтгэгчид, одоо худалдаалагчид өгсөн хувилдаад зохиомжлол хомсдол үүсгэж, зохиомжлол хомсдлоос болоод үнэнд энэ нөлөөлөл үзүүлсэн үү үгүй юу гэдэг дээр нь гол шалгалтаа хийж байгаа. Энэ удаагийн сурвалжлагаараа үнийн өсөлтөө худалдаа авах чадвар сэдвийг онцолсон. Иргэдэд ямар асуудал тулгарч байгааг энэ тал дээр хэрхэн хяналтад шалгалт тавьж ажилтгийг, уг шалтгаан юунд байгааг тодруулахыг зорилоо. Дараагийн сурвалжлагыг манай сэтгүүлч Бямцсаг хүргэнэ. За сэтгүүлч Батцамбар бол баярлалаа. Тэгэхээр ер нь бол энэ зах зээлийн нийгэмд шудраг өрсөлдөөний асуудал бол хамгийн чухлаар тавигддаг. Хэдийгээр чөлөө зах зээлийн нийгэмд одоо бараа бүтээгдэхүүн нийлүүлжтэй зах зээлийн нийгмийн одоо энэ зарчмаар явж байгаа хэдий ч энэ
Гэхдээ шударгаар өрсөлдөж гэнэ үү, шудраг сонголт хийж гэнэ үү гэдэг нь бол маш чухал. Тэгэхээр бодит байдал ямар байгааг бол одоо Батцанбөрөө бол үзэгчид хүргэлээ. Одоо харин би эдийн засагч гэрэлт одтой яг худалдааны төв дотор хоёулаа бас уулзаад ярьж байгаа нь учиртай. Яг гэвэл та бидний энд одоо харагдаж байгаа өндөг тий одоо 9-ийн тос ч гэдэг юм ургамлын тос гэж хэлдэг. Энэ бүтээгдэхүүнүүд бол импортоор жишээлбэл орж ирдэг бүтээгдэхүүнүүд сүүлийн үед бол илүү бас үнэн нь өссөн гэсэн ийм статистик үзүүлэлт байна лээ. Дээр нь одоо бүх төрлийн махнууд бас үнэн өссөн ийм байгаа юм. Тэгэхээр үнийн өсөлт гэдэг юм ямар үед яагаад одоо бас бий болоод байдığım бэ гэдэг энэ одоо учир шалтгааныг бас эдийн засагч маань үзэгчдэд тайлбарлах байх. Манай зах зээл дээр яагаад бас энэ одоо өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтэн дээр одоо үнийн ийм ялгаатай байдал үнийн одоо өсөлт тийм ээ ерөнхийдөө бол үнийн бууралт бол ажиглахдаггүй байна. Одоо үнийн ийм тасралтгүй өсөлт бий болоод байна уу гэхээр нэгэнт импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүний хувьд бол түүний үнийг валютын ханш тодорхойлж байгаа. За тэгэхээр төгрөгийн бусад валютуудтай харьцах одоо валютын ханш бол тасралтгүй сулраа явчихж байна гэдэг маань бидний одоо жишээлбэл доллар 2800 байхад бид нар 1 доллараар авдаг байсан бүтээгдэхүүн өнөөдөр 3560 болчихж байна гэдэг маань бид нар тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авахын тулд 3560 доллар өөрөөр хэлбэл 1 доллараар худалдаж авдаг бүтээгдэхүүндээ 3560 доллар төгрөг төлөх одоо ийм нөхцөл үүсэж байна. Нэг талаас. За нөгөө талаас ер нь импортын бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт гэдэг маань ерөөсө бүгд гадаад зах зээлээс үнийн индекс нь хамаар авчиж байгаа юм асуудал байна. Энэ одоо импортын бүтээгдэхүүний одоо үнийг нэгэнт бид нар одоо Америк доллараар төлж байгаа тохиолдолд одоо тээвэр тийм ээ. За тэгээ одоо худалдаа авалтаас ахуулаад одоо бэлтгэн нийлүүлэгч худалдаа авахчийн одоо лангуун дээр хүртэл орох тэр одоо гадаад зах зээлээс хамаарсан бүх хүн доллараар дагаад ингээ өсөх. Одоо энэ нь бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаа одоо гол шалтгаан. За тэгэхээр ер нь одоо нэгэнт манайх ийм бараа бүтээгдэхүүнүүдийг дотооддоо үйлдвэрлэх боломжгүй гэж үзэх юм бол энэ дотооддоо үйлдвэрлэх боломжгүй гэхдээ тэр нь хүнсний одоо голлох нэрийн бүтээгдэхүүн юм а гэж тодорхойлсон одоо тухайн бүтээгдэхүүнүүд дээр бол одоо магадгүй одоо бид нар одоо гурил дээр үннийг импорт экспортоор нийлүүлэлтийг тогтворжуулахыг оролддог тийм. За яг энэтэй адилхан одоо жишээлбэл одоо будаан дээр ч гэдэг юм уу тийм ээ. За будаа гурил өндөг ч юм уу тийм. Одоо эднэр дээр бол ерөнхийдөө нэг тодорхой урт хугацаанд хадгалах боломжтой бүтээгдэхүүнүүд дээр бол нөөц бүрдүүлэх замаар бас энэ үнийн тогтворжуулалтын бодлогыг хэрэгжүүлэх тийм одоо менежментийг хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Гадаад худалдаа эрхэлж байгаа компаниудын худалдаа авалтын гэрээ яг ямар зарчмаар явагдаад байна гэдэг дээр бас бид нар анхаарах хэрэгтэй. За олон улсад бол энэ одоо бараа бүтээгдэхүүн худалдаа авах одоо энэ хилцлийг урт хугацаанд тогтвортой үнийн бодлогоор хэрэгжүүлдэг. За энэ дээр одоо үн өсөх буурах гэдэг бол үн өсөж байгаа үн буурч байгаагаас үүдэлтэй энэ худалдаа авах талуудын одоо хооронд үүсэж байгаа эрсдлээ дундлах өөрөөр хэлбэл одоо үн өсөж байгаа тохиолдолд манайх алдагдaltaй тэний нөгөө тал нь одоо доктортой үнийн бодлого, доктортой борлуулалт хэрэгжүүлээд байгаа энэ тохиолдолд бол одоо ханшин доктортой байх бусад одоо валютуудаар худалдааныхаа одоо борлуулалтын үнийг тогтоох байдаг юм тийм ээ. Иймэрхүү байдлаар одоо үнийн зохицуултыг худалдааны гэрэн дээр тусгаж чадах юм бол энэ дундаж одоо хугацаанд бас бараа бүтээгдэхүүн энэ маш богино хугацаанд өөрчлөгдөж байхгүй бас энэ үн доктортой байх боломжийг бол бий болгоно. Маш олон жилийн эдийн засгийн статистикийг ингээд аваад үзэх юм бол хэрэглээний үнийн индексийн гол өсөлт бол 2-3 сард явдаг. За тэгээд дараачих нь намар нь бол одоо 8-9 сард. За тэгээд энэ маань юу гэсэн үг вэ гэхээр ер нь бид нар одоо нийгмийн нийт гишүүд энэ хэрэглээний түвшин мөрөөсөө маш хэмжээр нэмэгддэг. За энийгээ дагаад бол бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгаа нэг юм ерөнхий хандлага бол харагддаг. За тэгээд энийг ингээ хараад үзэхээр бол ер нь юу гэж бодогддог вэ гэхээр ер нь үн өсөж байгаа мэдээлэл бол худалдан авагч талдаа зардал өсөх, худалдан борлуулж байгаа талдаа орлого өсөх гэсэн ийм мэдээллийг одоо зэрэг бий болгож байдаг. За тэгэхээр ер нь одоо ялангуяа одоо сая та бид нар ингээ одоо үнийн мэдээллийг чи ингээ хараад үзэхлээр зөвхөн хоньны ууцны үн ихтэж байгаа одоо тийм 6-700 мянган төгрөг хүрсэн ингээд явж байна. Энд чинь юу хэлээд байна вэ гэхээр богино хугацаанд хит ашиг олох гэсэн. Өөрөөр хэлбэл одоо хүмүүсийн хэрэглэн дээр одоо суурилсан одоо нэмэгц ашиг тий хит ашиг болох гэсэн ийм одоо үнийн бодлогыг ялангуяа одоо бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа хүмүүс одоо хүмүүс одоо ашиглаад байгаа нь өөрөө бас яг ясцсан асуудал бараа бүтээгдэхүүн ясцсан асуудал тийм ээ. Цалингийн баталгаажих доод түвшин чинь 700 мянган төгрөг байна тийм нэршин шүү дээ. Тэгтэл эн чинь юу гэсэн үг вэ гэхээр одоо нэг ширхэг хоньны мах энд хүрч байна гэдэг маань
нэг одоо сарын нэг иргэний одоо амжиргааны одоо баталгаачлах төвчний бүх орлогыг зөвхөн одоо түнтэй тэнцвэрлэж байна гэдэг чинь тэрүүгээр худалдаа авалт хийсэн өрх болон хувь иргэн те бусад хэрэглээ буюу худалдаа авалтаа юугаар хангах вэ гэдэг асуудал нэг талаасаа нөгөө талаасаа бол яг гэхээр одоо нэг иргэний 2 сар амьдрах боломжийг нэг сард өөрийнхөө орлого олгож авч яана гэдэг одоо иймэрхүү агуулгаар хандах юм бол одоо бас тэр зан төлөв ёс суртахууны хувьд одоо бодлон борлуулах үнэн дээрээ шийдвэр гаргах одоо бас ийм үнцэг бол харагдах хэвээр. Тэгэхээр энэ бол хэд үнийн хөрөгдлийг хэн бий болгож байна гэдэг бол одоо нийлүүлэгч талдаач тэр одоо худалдан авахч талдаач тэр бас байна гэж харж байгаа. 12 сар 11 сараас ахуулаад ер нь махуулчихдаг тий. Тэгээд тэр үед авах урчилж аваад ингээд бэлдээ хадгалаад тухайн үед хэрэглэгч байдаг юм уу? Энэ худалдан авалт хэрэглээнийхээ энэ төлөвлөлтийг өргөх гэр бас өөрөө зохистой хийх тийм юм асуудал. Заавал төр нөөцтэй байна гэхээс илүү өргөх гэр бас өөрөө нөөцтэй байж худалдан авалтаа бас зохицуулах одоо юм асуудал тийм. Нийгмийн сэтгэл зүй талаасаа ингэж ярихад бид нар цагаан сараар хүн болгонд одоо ингэж бэлэг барьдаг шиг манай үйлдвэрлэгч нар одоо доктортой үнийн бодлогоор бас хэрэглэгчтэй одоо бас энэ бэлэг барих тийм. За энэ үнэ бодлогоо үнэ доктортой барьж тэгэж одоо бас суртахуунтай бизнес эрхлэх одоо энэ асуудал бол чухал. Энэ бол нэг талаасаа суртахуун нөгөө талаас бас нийгмийн хариуцлага асуудал гэж хэлэх хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр энэ удаагийн бид асуудлын мөрөөр нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт одоо үнийн одоо өсөлт буюу үнийг өсөхгүй байх бас боломж юу гэдэг юм бэ гэдгийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэр дундаа бидний одоо хөндсөн хамгийн гол цаг үеийнхаа нөхцөл байдалтай тааруулаад бид хүнсний бараа бүтээгдэхүүн яаж өсөд байгаа юм? Цагаан сар одоо бас удахгүй болох гэж байгаа холбоотой бат холбоо сэтгүүлч бол одоо мах ууцны үн ямар байгааг үзэгчдэд хүргэсэн. Өргөн хэрэглээний өдөр тутмын барааны одоо үн ямар байгаа юм бодит байдалтай яагаад өсөд идэх гэдгийг бол ард иргэд буюу одоо харьцуулсан судалгаагаар бол манай дорсон сэтгүүлч үзэгчдэд хүргэсэн. Бацанбөр уул сэтгүүлчийн хүргэсэн хэсэг бол мэдээж одоо энэ шударгаар яаж үнийг тогтоодгийг шудраг бус байдлаар одоо үн өсгөх байдал ямар байдлаар илрээд байгаа юм гэдгийг одоо мэргэжлийн байгуул монополийн эсрэг байгууллагын хяналт шалгалтыг хийх явцтай хамтдсан бас үзэгчдэд хүргэлээ. Нэвтрүүлгийн төгсгөлд бид одоо эдийн засагчийг энэ үн өсөхгүй байх ямар одоо арга технологи байдгийг үн өсөд байгаа асуудлыг одоо төрийн бодлогоор яаж зохицуулах боломжтой ард иргэд ч гэсэн үнийн бодлогод одоо өртөхгүй тул өөрсдөө одоо бас ямар аргыг хэрэглэх ёстой байдгийн бэ гэдгийг өнөөдрийнхөө нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хүргэлээ. Ингээд асуудлын мөрөөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна.